Үхрийн мандалт Таурусын тухай ингээд ярьж өгье. За. Ингэж төсөөл. Castle байна. Ордон дотор амьдардаг хаан хатан хоёр байгаа. Хаан нь Арслан, хатан нь Таурус гэсэн үг. Яагаад гэхээр би яагаад Таурусыг хатантаа зурлаж байгаа гэхээр тэр хүмүүсийг тийм тансаг юм жоохоо дуртай. Яагаад тэгэхээр 5 мэдрэхүүн амар хөгжсөн байдаг байхгүй юу? Тэр хүмүүстэй хоолнд орлоо гэж үү. Болзон жоох ч ингэ төсөл заяа. Тэр хүмүүстэй тэр хоол нь амттай ах хэрэгтэй, тэр газар нь бас чухал, орчин нь гоё ах хэрэгтэй, сууж байгаа сандал нь тухтай байх хэрэгтэй, хөгжмөнч гоё ах хэрэгтэй. Гэх мэтчлэн цуг үед хоол идж байгаа үн хүртэл гоё сайхан мэдрэмж өртөнд төрүүлэх хэрэгтэй. Тэрэндээ сэтгэл ханаад мэдрээд ингээд байж байгаа тамшаагаад байж байгаа төрлийн хүмүүс ахгүй юу? Орчин тэнд маш чухал. Taurus Rising хүн ер нь үхрийн ордны хүмүүс байж таа жоохон тухгүй байгаад байх юм бол орчин нь таалагдахгүй байна гэсэн үг. Тэдгээр хүмүүс нь жоохон удаан байж магадгүй мэдрээд удаан үхрийн онцлог нь өөрт байгаа юмаа хадгалах, хамгаалах гэсэн тийм нэг инстинкт байдаг учраас тэдгээр хүмүүс нь за үргэлжийн тал дээр гайгүй заяа. Юун дээр эхнэр нөхрийн гэр байгаа шүү дээ. Эхнэр нөхрийн гэр дээр тэднийг уурлуулж ирэх болохгүй. Уурлуул ер нь хаях ч юм уу, саалах ч юм уу, араар нь тавих ч юм уу тийм ухаас дорд юм ямааргүй л энэ л та. Гэхдээ амьдрал байдаг зүйл шүү дээ. Үхрийн мандалттай хүнд тийм юм тохиолдвол тэр хүнийг бүр маш ихээр яаж ч магадгүй. Ягаад тэгэхээр тэр ингээ өөртөө итгэл өгөөд өөрийн болгоцсон тохиолдолд ямар ааш гарах нь амир байж магадгүй төсөөлөхөд гэдэг би мэдэхгүй л туршлага галав. Харин үргэлжийн гэр дээр 5 дээр Virgo байгаа. Жохон үргэлжтэй юм уу? Ягаад тэгэхээр Virgo ч юм жохон төгс юм хайх гэдэг жохон хатуу тийм нэг уян хатан биш шүү дээ. Тийм учраас жишээлбэл хүн өөртөө сайн гэ хүрээд ирэхэд яагаад гэсэн хандлагатай ч юм уу те бас тэгснэ энэ бас жохон тийм юм тэр жохон тийм юм гэд тэрийг ингэж perfect ингэж юм хэмжүүрүүд дээр хэмжсээр байгаа дээр тусаас сонголттой байж чаддаггүй. Тийм учраас үрэх тал дээр жохон маруухан скиллтэй байж магадгүй. За мөнгөний гэр дээр Gemini байгаа. За Taurus нарын гэр нь их материалистик гэж үздэг л дээ. Гэтэ тэдгээр хүмүүс ингээд гэр орондоо юмыг гоё, тухтай, гоё, амар гоё, орчингоо маш гоёор бүрдүүлдэг, гоо зүйн өндөр мэдрэмжтэй. Тэгээ гадуур явахаар мэдээж гоё юм хэрэглэх яваад байдаг учраас жоохон мөнгө тэр мөнгө нь хэрэгтэй байх хэрэгтэй байгаа зү тэ. Гэтэ шуналтай болох биш. Шуналтай гэдэг чинь одоо өөр юмд ингэж хэрэг сэтэрсэн юм лөө хашууд дүрж эсвэл тэрийг шуналтайх эсвэл өөр тийм муухай санаа бодож тэгсэн юм байхгүй. Тэдний хувьд өөрсдийнхөө хэрэгцээг хангах гэж л материалистик байдаг гэж үзэж байна. Scaling гэр үнтэй эсгээр гэр дээр Capricorn байхгүй юу? Харах тэр өнцөг ирээдүг ингэж хардаг өнцөг нь юу? Capricorn дах тохиолдолд жоохон хэмжээндээ л байдаг. Ягаад тэгэхээр би энэ ажлаа хийгээд тэр гэр бүлэд хийжээгээд ингээд ингэсээр байж юм. Ер нь бол тэгээ тэр нь хангалттай. Өөрт нь тэр нь ингээ хангалттай. Хэрвээ жишээлбэл эсгээр хаус дээр Sagittarius ч юм уу байрлах юм бол энэ хүмүүс ямар байх вэ? Амар асны хараатай тий. Зүгээр энүүхийн эндээ биш. За бүр дэлхийд хамарсан. Дэлхийг аврыг эсвэл бүр сар руу нүүе. Нэг Марс руу нүүе гэдэг тиймэрхүү санаа хүртэл гарч чадахгүй цалсын хараатай байна гэсэн үг. Харин Capricorn болохоор earthy газар сайн учраас газар элемент учраас маш туршлага дээр төсөөлсөн эрсдэл гаргадаггүй. Тэр хэрээр ер нь Taurus-ууд ер нь эрсдэл гаргадаггүй, өөрчлөлтөнд ч дурггүй, нүүх дурггүй. Тэр нүүх юм бол тэд нар бараг хямардаг. Айгу сонио. Өөрийн гэсэн юм аа ингээд safe хийгээл байгаад тах дуртай. Мөнгө олох тал дээр Gemini quality гарч ирнэ. Эхрүүдийн онцлог тэр юу бүх мэдээллийг авна, бүх source-ыг авна, бүх юмаа баттай болгож тэр ямар нэгэн бизнес хийж байгаа бол тэрнийхээ дагуу мэдээллүүдийг хангалттай цуглуулсныхаа дараа хөдөлж эхэлнэ. Харин одоо жишээлбэл
энэ дээр өөр ямар жишээ авах юуг надад толгойд орж ирдэггүй. Энэ дээр өөр одоо Pisces ч юм уу байх жишээ байх юм бол та тэгээ болох байлгүй дээ гэсэн хандлага гарч ирнэ. Taurus нар бол тийм биш. Шууд ингэх юм бол яг ингэ яг таг. Тийм logically бодолтой гэсэн үг. 3 дахь гэрдэр Cancer байна. Ах トゥ ойрын хүмүүсийн communication skillтэй маш асрамтгай. Бараг дүүгийнхаа ээж нь гэр бүлтэй халамжтай тэтгэр хүмүүс хооллож унтлах. Taurus rising ихнэр байгаад одоо байх юм бол хүүхдүүдээ маш сайн халамжлан, тижээн, унтлан, гэрээ маш гоё байлгана. Ердөөсөө нэг тийм яг гоё гэрийн эзэгтэй гоё байдаг шүү дээ. Нэг тийм бүх юм төгс яг тиймэрхүү төсөөлж болно. Тэгээд тэр хэрэг жоохон махлагтай, жоохон идэх мэдэх дуртай, айгүй нарийн мэдрэмжтэй, хамгийн гоёг сонгож шилдэг учраас тэгж төсөөл. Жоохон махлаг гэж магадгүй. Услаарай хэдүүн орж байна. Тийм болохоор Taurus rising ихнэр бол хамгийн төгс хүүхдүүдээ сайн арчлан бас home гэр дээр Leo байгаад бүх юмыг өөрийн их мэдлэлтэй байлгана гэсэн үг. Энэ биелэгч төлнө, энэ юмыг ч цэвэрлэн, энийг ч хийн, тэрийг ч хийн. Жохон би энэ гэрийн эзэн гэсэн хандлага байх. Тийм болохоор нэг бодлын бас жоохон хүүхдүүд нь зовж ус магадгүй юм те. Гэтэ тэр хэрээрээ бас юм ба амар care хийдэг. Тийм юу гэсэн үг шүү. Хэрвээ үнэхээр яг нэг normal нэг тийм төсөөллийн амьдрал гэдэг чинь нэг амьдраад ингэж тэгээд ингэж амьдрах тийм сэтгэлгүй амьдрал ч юм уу. Яг тэр тохиолдолд ихнэр гэж төсөөлчих. Эрэгтэй хүн байх юм бол бас яг тийм л ахын те. Гинэт ихнэр нөхөнд ганцтай. Тийш ингэж ингэ тийм гэх мэрчлээ одоо над чиг Aquarius rising хүн ч юм уу. Гинэт их юм бол no safety энэ дата би энэндээ ханаад гоё юм би эсвэл гаргамааргүй юм гэдэг төрлийн зан авшихгүй. Тийм болохоор ямар хүнд нэг сонгож гэрлэх, найзлахыг бас амархан ингээд ойлгоход easy болж эхэлж байгаа. Taurus rising хүмүүстэй хэрвээ уулзаж үргэлжлэх юм бол үргэлжлэх тал дээр мархан гэж хэлсэнтэй. Гэхдээ одоо гэрлэе гэж бодъё. Гэрлэх тохиолдолд Scorpio байна. Scorpio чинь ямар гэлээ? Хармуур гэж төсөөлж байна. Миний төсөөлөл төрөлтөө. Энэ хүмүүс нь үргэлжлэхдээ бол зүгээр бүх юм зүгээр жоохон өөрөө л ив хавгуулахаас ш. Гэрснийхаа дараа тэр хүн миний хочж байгаа гэсэн үг шүү дээ. Taurus өөрийн гэсэн юм хадгалах дуртай, safety өргөл чухал байдаг учраас тэр байдлыг нь үгүй хийгээд хэрвээ түүний ихнэр нөхөр нь өөрөөсөө салгаад өөрийг нь араар тавиад эсвэл өөрийг нь хаяаж авах юм бол тэр хүнийг үнэхээр яаж ч магадгүй гэдэг хүмүүс. Scorpio байгаа учраас Scorpio-гоос ааж байгаа хэрэгтэй гэсэн үг. Гэтэ энэ мохоос ёстойгүй юм ямаргүй юм. Гэтэ хэрвээ тийм байх юм бол Taurus rising хүмүүсийг болгоомжтой харьцаарай тэдэнтэй. Бас 50 харагдаж байгаа юм шиг нэг биш тийм яг тийм тал дээр 50 биш байгаа. Society гэр тэгээд эхнэр нөхөр партнерын гэр communication гэр бүгдээрээ water sign агаад Pisces Cancer хоёр ингээд байж хахад бол зүгээр найз нөхөдтэй бол маш нийтэж бараг тусалдаг, халамжилдаг төрлийн. Гэхдээ энэ 7 дахь дээр бол ажлын хамтрагч эхнэр нөхөр бол нэлээд хатуу те. Гэтэ өнөө чин сэтгэлээс байж чадна хэрвээ шудраг бус байх юм бол тэднийг алж чадна. Тийм болохоор тэднийг 50 идүүлж унтуулаад 50 байлгаад маш гоё вайн болгож гоё хоол идүүл зүгээр л юм л болох хэрэгтэй. Нэр хүндийн гэр 10 дахь гэр дээр бас ажлын work house дээр жинлүүр байна. Хоёулаа air sign байгаад энэ тухайн хүмүүс нь ямар юу байхгүй жоохон эго хүнтэй хамтарч ажиллах тал дээр ямар ч эго байхгүй учраас гоё тэнцүү гоё байгаад чадна. Хэрвээ үнэхээр ажлын гэр дээр одоо Лео ч юм уу байх юм бол ямар их эгонд дийлдэхгүй байх вэ? Яана тий. Тэр төсөөлөлд Taurus rising хүнийг хамтлагт орлоо. Хамтлагийн гитар ч хийдэг тий. Эсвэл бөмбөрчин ч юм уу. За бөмбөрчин хийдэг гэж бодоход хамгийн ард нь байдаг тий. Тэгсээр нэ тэрүүнд ямар ч комплейн байхгүй.
That's enough ингээд надад гоё байгаа. Таашаалтай байгаа. Харин air sign-ууд жоохон шуналгүй байдаг. Шуналгүй цаашаа тэд нэр толгойн ажиллаад байдаг хэрнээ хэрэгжүүлэх тал дээр жоохон маруухан. Яагаад тэгэхээр тэднэрт passion байдаггүй болохоор. Тийм учраас энэ 6 дугаар гэр дээр Libra байдаг болохоор 6 дугаар гэр дээр одоо fire байдаг ч юм уу эсвэл fire sign-ын илүү давамгай сантай rising-тай хүмүүстэй хамтарч ажиллах ч юм уу тийм байвал илүү дайггүй байгаад нэг бодлын. Гэтэ бас асуудал үүсэж эхэлдэг юм болов. За 11-гээр ярьсан 12 дугаар гэр дээр Aries байгаад энэ хүмүүсээ штэ гадна ингээд айгу удаан тайван нэг хийцгүү залхуу ч юм шиг харагддаг хэрнээ бас ямар нэг юм хүсээд бас бодож үзснээ зориг гаргаж бодож үзснээ тэр нь үнэхээр боломжтой үнэхээр минийх бас болчих ч юм уу гэсэн бодол төрөөд тэр нь боломжтой санагдаад тэр бодолтой итгэх юм бол үнэхээр Aries шиг тийм эрт хүчтэй хурдан бас хөдлөх цаана тийм нуугдж байгаа тэр хүний дотор тэгдэг гэсэн үг. Бас бүх юм харагдж байгаа шиг харагдж байгаа биш гэсэн үг байгаад удаан биш. Юу л байгаа зү? Нөгөө үлгэр шиг юм тий. Одоо тийм юм тайлбарлах байлгүй тэр үлгэр ярьж тайлбарлахчудаас хэцүү юм. За. Баярлалаа би дараагаас дахин уулзъя. Дараа бүр олон мэддэг болохоор бас тав зөндөө юм ярьж өгнө. Баярлалаа.